За хуурамч валютыг манай улсын хилээр нэвтрүүлж, иргэд аж ахуй нэгжид их хэмжээний хохирол учруулах гэж байсныг таслан зогсоолоо. За гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролцсон иргэн дээг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Урьдчилсан байдлаар 170 орчим мянган евро буюу Монгол мөнгөөр 600 орчим сая төгрөгийн валютыг энэ оны 3 дугаар сард манай улсын хилээр нэвтрүүлжээ. За үүнийхээ дараа нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны 3 банкны салбарт хуурамч еврог солиулж мөнгөнд дэвсгэрт болох ажлыг зохион байгуулсан байна. За энэ хэрэгт одоогийн байдлаар гадаад улсын 3, манай улсын 5-аас 6 иргэн, за нийт 10 орчим хүн холбогдсон шалгагдж байна. За хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд ямар нэгэн гацалт алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялагдахааргүй жинхэнэ мэт хийцэлтэй байсныг мэрэгчлэнүүд хэлж байна. За энэ мэтээр иргэдийг заллах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэл байна. Тиймээс та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.